Залуу зохион бүтээгч 2016 үргэлжилж байна. Дараагийн зохион бүтээгч Төвшин Төр автомат худаг бүтээлээр оролцож байгаа маа. За ингээд бүгдээ тайзан дээр угтан авцгаая. Сайн байна уу? Сайн байна. За өөрийгөө бидэнд танилцуулаач. За намайг Цаг дурлалын Төвшин Төр гэдэг. За хөдөө аж ахуйн их сургууль, инженер технологийн сургуулийг цахилгааны инженер мэрэгчлэр нөдний авар төгссөн. Одоо магистртаа суралцж байгаа. За тэгвэл бүтээл санаагаа бол янзын сайхан тайлбарлана. Мэргэжлийн төвшөнд хийц болон одоо бүх зүйлүүдийг танилцуулах нь байна тийм ээ. Үзүүлэлтийг хүртэл, тоон үзүүлэлтийг хүртэл. За амжилт хүсье. За. Миний бүтээл бол мал услах автомат төхөөрөмж. Одоо гоор бол малчид маань бензин нуцаас болон гар овоогоор мал усалдаг байгаа. Энэ хөдөлмөрийг бүрэн өнгөрчүүлж автоматар мал услах төхөөрөмж зохион бүтээгдсэн байгаа. За худаг дээр болохоор нарны зай, батарей, цэник төхрүүлэгчтэй батарей, автомат блок, усны нацаас зэрэг байна. За энэ бол ерөнхий худгийн төрх. Энэ болохоор усны онгоц байгаамаа. За яг автомат удирдлагын блок маань яг гол хэсэг. За энэ хэсэг маань татаж харахаар энэ байгаа. За автомат удирдлагын блок маань ажиллах зарчим нь болохоор хөдөлгөөн мэдрэгч, усны төвшин мэдрэгчээс мэдээлэл авч ажиллана. Ходог дээр мал ирээд хөдөлгөөн мэдэрсэн үед хөдөлгөөн мэдрэгч маань хөдөлгөөнөө илрүүлээд усны насоосыг асаах удирдлага өгнө. Энэ үед ус татагдаж усны насоос ажиллаж эхлээд усны хоолойгоор ус татагдаад усаар дүүрэх үед болохоор усны дээд төвшин мэдрэгч маань усыг төвшин дүүрлээ гэж мэдрээд насоосыг зогсооно. Ус ууж дуусаад мал ус ууж дуусаад усгүй болох үед болохоор усны доод даачааг ажиллаж усыг дахиж шахна. Хэрвээ хөдөлгөөн илэрхгүй бол бас усыг дахиж шахахгүй байх төхөөрөмж байгаа. За энэ бүтээлийн автомат удирдлагын хэсэг нь болохоор Atmega борд дээр програмчлсан байгаа. За энэ хоёр дээд доод төвшин мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч маань мэдээлэл өгөөд Atmega борд маань боловсруулалт хийгээд усны нуцаас удирдана. Дэлгэц дээр болохоор мэдээлэл нь гарч ирэх төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмжийг болохоор малчтад ашиглаж болно. Нөгөөтгөр болохоор тусгай хамгаалтын газар ховор цагаан амьтдын усалгааны системд ашиглах бүрэн боломжтой байгаа. За миний судалгаагаар бол яг тэр тусгай хамгаалттай газар тавьсан төхөөрөмжөөс миний төхөөрөмж бол харьцангуй үн хямд бас усыг маш өвөр ашигтайгаар зарцуулах хэмнэлттэй учраас байгаль орчинд ээлтэй ер нь бүтээл болно гэж бодож байгаа. За баярлалаа. Манай залуу зохион бүтээгчд нэвтрүүлэгт одоо яг энэ чиглэлээр дагнсан хүн бол цаг жавхлан шүүгч. Тэгэхээр би чамаас нэг хэд хэдийн асуух гэсэн. Нэгд энэ дээр ноцоос чинь ямар чадaltaй ноцоос тавих гэж байна? Малчтынхаа хэрэглэн тохируулж энэ худаг дээр хэдэн мал услах уу? Усны ундраг нь ямар байх уу гэдгийг бүх тооцоо. За хоёул дунджаар. За дунджаар бол миний одоогийнх 12 вольтын 90 ваттын. Нарныхаа панелыг хийдэг. Нарны панел болохоор 150 ватт, батарей нь болохоор 100 ампер цагтаагаар сонгож авч ерөнхийдөө хийж байгаа. За хоёрт нь мэдрэгч тавина гэдгсэн. Би болох тэр мэдрэгчээ зөвхөн усныхаа дээд доод төвшинг мэдэрдэг мэдрэгчүүдээр тавьчул яа гэдэг. Заавалчгүй амтын хэрэгтэр яа гэдэг нь ямар учиртай. Усны дээд доод төвшин мэдрэгч байна гэдэг чинь ерөөсөө ус онгоц байнга дүүрэн байна л гэсэн үг болж таарж байгаа. Хэрвээ минийх болохоор мал ус ууж дууслаа тэгээд гараа явцсан тохиолдолд хөдөлгөөн илэрхгүй бол усны онгоц хоосон байна гэсэн үг. Тэгснээрээ нэг гэж юм тийм усны онгоцонд одоо яг хог шорооч юм уу хийсч тийм юм орохгүй. За ерөнхийдөө хөдөлгөөн мэдрэгчийг бол яг бишээ төвшин мэдрэгч. Төвшин мэдрэгч юу? Төвшин мэдрэгчийг би энэ юун дээр болохоор юу яасан байгаа юм. Транзистор ашиглаад хийсэн байгаа. Одоо яг зориултыг транзисторын гаргалтыг шууд контроллер дугуугаа тийм. Ингэж хийж огт болохгүй. Яагаад болохгүй гэдэг юм бэ? Хоёр юм тайлбарлаа. Яагаад гэвэл яг ийм гүний удгийн яг усны төвшин мэдэрдэг мэдрэгчүүд бүгдөө тэр контроллерын тэр хэсгээс заавалж тусгаарлагдсан байх хэрэгтэй байдгийг. Би ч гэсэн одоо манайх лагер дээр том савтай тэр өөр автоматар мэдрээ дүүргдэг байхгүй. Тэгээ тэр хэсгээр би нэлээд мэдрэгчээс үлдээ шатаад ахтар нь учрыг үзсэн яасаа гэтэр заавалж контроллероос тусдаа авч чи опто юм галвар кизлатортай мэдрэгч хийх хэрэгтэй. Өөрөлд энтэдлийнхээ хэсэг нь яг чиний тэр элдгээр транзистортай тэгээд яг контроллер руу орж байгаа хэсэг нь
тусгаарлагчтай байхгүй болдгоо. Яагаад гэвэл за хэлэхгүй. Худагны чи яг тэр хэсгийн үешээ тийм онгоц чинь ямар нэг хэлбэрээр сайлах шуурга янз бүрийн болох төр потенциалын ялгар үүснэ. Өөрөөр цэнэглэгдэнэ статистикаар. Тэр нөгөө контроллерын шийдэж тацгаж. Тэгэхээр чи тэр хэсгийг тусгаарлагчтай гэрээ мэдв. За. Энэ. За гуравт нь чи тэр хөдөлгөөн мэдрэгчийг яг юугаар сонгох? Импрери тавих гэж байгаа юм уу? Үгүй бол өөр лазер ашиглах гэж байгаа юм. Юу ашиглах гэж байгаа? Яг лазер би мэдрэгч бас хайж үзсэн л дээ. Хоёр талаас нь гэж тавьж яг голд нь орж ирэхэд бас мэдэрдэг байхаар тэгээд яг тэр шийдлийг яг тэр лазер мэдрэгч бас харахаа олж чадаагүй. Миний олж авсан хөдөлгөөн мэдрэгч маань болохоор 12 вольтоор ажилладаг хөдөлгөөн мэдрэгч. Инфраред мэдрэгч бол бас хэцүү шүү дээ. Их хүүтэнд ажиллахгүй. Нэлээд халуун тус ажиллахгүй. Тэрөөсөө нэг октовол температур ялгаа зөрөөнөөс л ажиллаж байгаа шүү. Тийм учраас тэрийг нэгдүгээр сайн бодолцож хийхгүй бол яг тэр амтын мэдэрж байгаа хэсгээ миний бодлоор бол зүгээр тэр гэрлийн барьераар хийсэн баг зүг болоо да. Тэгэхээр чи яг ийм юмнуудаа анхаараад тэгээрэй. Баярлалаа цог жахлын шүүгчээ. Та бүр эхнээс нь дууссан тоо яг бүх юм болохгүй юмнуудын италичууд чиг яриад за одоо ер нь болох юм байна гэд дуусгачлаач тий. Бодотор шүүгч ярих юм байхгүй байна. Ер нь энэ юмнуудыг хийгээд ялангуяа тэр байгаль орчин тэр ан амтнд тал руу нэлээд жоохон төхүүлж тэр тал руу хөгжүүлэлтийг нэлээд төлхөө анхаараарай. Мөн Монголын цаг уур маш эрс тэрс гэдгийг мартаж болохгүй бах тийм ээ. нэг ногоон гэрэл. За яг манай энэ нэвтрүүлгийн шинэ нэг бичгийн зорилт бол нийцж чинь. Тэгэхээр өмнөх жилүүд бас бид манад орж ирсэн л дээ. Яг төлхөө тусгай хамгаалтын газар зэрлэг ан амтныг услах гэдэг зорилгоо барьж хадгалаарай. Нөгөө талаас бол манай энэ жилийн нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа одоо энэ TNC байгаль хамгаалах сангийн мэргэжлэгүүд яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс тэднэрт нөгөө байгаль зэрлэг ан амтны талаас нь зөвлөгөө аваад бас ажиллавал илүү төлхөө болох бах. Яг систем талаас нь бол сая цог жавхлангийн хэлсэн зүйлүүдийг сайн анхаарч ажиллаарай. Ингээ таны гэрэл ногоон. Тэгэхээр төвшин төгсөө чиний худаг алгачлалыг үлгэлээ. Хаана хийж сүрлэгдэж дуршигдах вүлээ? Барилна. Одоо дундгой аймаг. Дундгой аймаг. Тэгэхээр дундгойчуудаа бид бас тун утахгүй дундгой нутгаар тусалж худгийн үйл ажиллагааг, бүрэн ажиллагааг, найдвартай ажиллагааг сурвалжлах нь байна. Амжилт хүсье. Хоёрдугаар шатнд уулзъя. Баярлалаа. Техник технологийн салбармаар найдвартай ажиллагаа ерөөсөө олчилдог. Тэр зарчмаа ер нь баримтайлж аль болох найдвартай цаашд нь ажилуулах талаас нь хийгээрэй гэж зөвлөгөө өгч байна.